хариуцлагатай нүүдэлчин ба Монгол улсын стандарт. Монгол орн дэлхийн зах зээл дээр шинээр гарч ирж байгаагаар аль хэдийн байр суурь олж хэрэглэгчдэд танигдсан улс орнуудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх тийм амар биш. Бид дэлхийн хэрэглэгчдэд бусдаас онцгой юуг санал болгож чадах вэ? Биднийг бусдаас онцгойруулж харагдуулдаг зүйл юу вэ? Монголчууд бидэнд онцгой зүйл олон бий. Тэдний нэг нь Монголын нэртэй хамт дуудагддаг олон зуун жилийн түүхтэй нүүдлийн мал аж ахуй. Түүнийг дагалдсан соёл иргэншил. Өргөн удам тал нутагта 5 төрлийн мал сүргээ 4 үлрэлийн бэлчээрээр дээшлүүлэн ашиг шимийг нь хүртэж ирсэн нүүдэлчдийн амьдралын хэв маяг, арга ухаан, туршлага бидэнд бий. Эрдэмтэд нүүдлийн мал аж ахуйг байгальд хамгийн ээлтэй аж ахуй гэж үздэг. Ягаад гэвэл нэг газараа суурин байгаад байдаггүй учраас тухайн нутгийн байгаль орчинд үлдээх уул мөр бага юм. Мөн задгай бэлчээрт дээшилж байгалийн гол горих гүний цэвэр усаар ундаалсан малын бүтээгдэхүүн экологийн хувьд цэвэр юм. Байгаль ээлтэй экологийн хувьд цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх давуу талтай уламжлалт арга ухаан, ур чадвар шингэсэн нүүдлийн мал аж ахуйгаа тогтвортой эрхэлж, мал сүргийнхээ бүтээгдэхүүний онцлог чанар давуу талыг илүү тод томруулаар харуулж, дэлхийн хэрэглэгчдэд санал болгох боломж бидэнд байгаа юм. Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд мал амьтны эрүүл мэндийг хамгаалж, тавлаг байдлыг хангах, байгаль орчин, бэлчээр, тэжээл усны хангамжийг зөв зохистой ашиглах, малын үржил, селекц, тэжээллэг, арчилгаа, маллага зэрэг үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавигдахад чиглэсэн МНС 6891 2020 хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага стандартыг та бүхэнд танилцуулж байна. Тус стандарт нь стандарт хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн C55 дугаар тушаалаар баталсан байна. Бэлчээр нутгаа зүй зохистой ашиглаж, мал сүргээ адгуулан маллаж, тогтвортой үйлдвэрлэл эрхэлж байгаа хариуцлагатай малчид бол хариуцлагатай нүүдэлчин стандарт зохистой дадлыг хэрэгжүүлэх үндэс юм. Энэхүү стандартыг тогтвортой, хариуцлагатай бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч этгээд сум, баг, малчдын бүлэг, хоршоо, сургалт болон тохирлын үнэлгээний байгууллагууд ашиглана. Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлснээр дараах ач холбогдолтой үүнд уламжлалт нүүдлийн мал аж ахуйн арга ажиллагааг нийгэм, эдийн засаг, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж, боловсронгуй болгож, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх. Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхдээ мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах, малчид, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид, хэрэглэгчид зэрэг оролцогч талууд харилцан итгэлцэл, үнэн зөв мэдээлэлд тулгуурлах. Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг сайн дурын үндсэн дээр нэвтрүүлэх бөгөөд хэрэгжилтийн үе шатуудыг үнэлгээ, баталгаажуулалтын үндсэн дээр нийгмийн дунд хүлээн зөвшөөрөгдөх зэрэг орно. Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадал нь дараах баримт бичгээс бүрдэнэ. Үүнд малын бэлчээрт тавих шаардлага, малын арчилгаа, маллагаанд тавих шаардлага, малын эрүүл мэндэд тавих шаардлага, малын үржүүлэгт тавих шаардлага, малын гаралтай түүхийд, бүтээгдэхүүний бэлтгэлд тавих шаардлагууд орно. Харин малын бэлчээрт дараах шаардлагыг тавьдаг. Үүнд бүртгэл хөтлөлт ба төлөвлөлт, бэлчээрт жил бүр мониторинг хийсэн байх. Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлгийн болон улирлын бэлчээрийн хэмжээ байршлыг тогтоох. Бэлчээр ашиглах журмыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх. Бэлчээр ашиглах гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнсэн байх. Бэлчээр ашиглах төлөвлөгөөг жил бүр газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусхан иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан байх. Бэлчээр ашиглах гэрээг сумын засаг даргатай байгуулах зэрэг шаардлагыг тус тус тавьдаг. Бэлчээр зохион байгуулалтын хувьд бэлчээрийн голлох зүйл ургамлын эзлэх хувь хэмжээг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь төвшнгөөс бууруулаагүй байх шаардлагатай. Малчдын хэсэг, бүлгийн гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, сайжруулах арга хэмжээг жил бүр хэрэгжүүлэх, бэлчээрийн төлөв байдалд сэргийх чадвах гэрээ байгуулахаас өмнөхөөс буураагүй байна.
Малын тоог бэлчээрийн даацад тохируулахдаа тухайн экологийн бүсийн хэвийн хэмжээнээс хэтрүүлээгүй, бэлчээрийн ачаалал суур жилтэй харьцуулахад нэмэгдээгүй байна. Мөн бэлчээрийг тогтвортой ашиглах зорилгоор дараа гарах хэмжээг авсан байх хэрэгтэй. Үүнд хэсэг бүлгийн бэлчээрийг ашиглах улирлын хуваар тодорхой байх. Малчин үрхийн жилийн дундаж нүүдлийн тоо 4 ба түүнээс дээш байх. Бэлчээрийг тордох, хөрсний үржил шимийг сайжруулах, хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх, хог цэвэрлэх, хорт ургамалтай тэмцэх арга хэмжээг хамтын хүчээр зохион байгуулах зэрэг орно. Бэлчээр хадлангийн хөнөөлт мэрэгчидтэй МНС 6866 2020 мэрэгчидтэй тэмцэх арга стандартыг мөрдөж ажиллана. Ингэхдээ тижээлийн ургамал тариалах, хадлангийн талбайг усжуулах, хашаажуулах зэргээр малын тижээлийн нөөцийг нэмэгдүүлж, ус цэцгийг бий болгох, хөв цөөрөн байгуулах, усны их усүрийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Малчдын хамтын ажиллагаа гэж юу вэ? Бэлчээр нутгаа уламжлалаараа хамтран ашиглаж ирсэн малчид бүлэг болж, бэлчээр ашиглагчдын холбооны зохион байгуулалтанд орохыг хэлнэ. Тухайн бүлэг хурлын 70-аас дээш хувьд оролцох ба бүх гишүүдийн хурлаар баталсан дотоод дүрмтэй гарын үсэг зурагдсан байна. Малчдын хэсэг бүлэг талуудын эрх үүргийг тодорхой тусгасан бэлчээр ашиглах гэрээг засаг дарагтаа байгуулж жил бүр хэрэгжилтийг дүгнэнэ. Ингэснээр бэлчээр ашиглуулах гэрээ газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хэсгэд хяналт тавих боломжтой. Малчид хоршиж ажиллах замаар түүхийд бэлтгэлийн анхан шатны хоршооны зохион байгуулалттай болж, хоршоонд мал, малын гаралтай түүхийд бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх юм. Бэлтгэсэн мал, малын гаралтай түүхийд бүтээгдэхүүний анхан шатны тордолт хийх, нэмүртэх шингээх, зах зээлд нийлүүлэх зэргээр олсон орлого ашигыг хоршооны гишүүд хүртэх ба түүхийд бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, тордолт хийх материалын баазыг мөн бүрдүүлсэн байна. Малын тижээллэг арчилгаа малалгаанд тавих шаардлага. Малын арчилгаа малалгаа. Малын төрөл, нас хүйс, ашиг шимийн чиглэл, бүс нутгийн экологийн онцлог, анатом, физиологийн хэрэгцээ, шаардлагыг хангасан өвөлжөө, хаваржааны зориулалтын хашаа, сарвч, хороо байртай байна. 100 намаржааны зөөврийн хашаа тоног төхөөрөмжтэй байна. Малын хэвтэр, бууз, хашаа хороог байнга цэвэр байлгана. Оны эхний малд зүү бусаар хоригдсон том малын эзлэх хувь сүүлийн 3 жилийн дунджаар, бод малд 4 хүртэл хувь, бог малд 6 хүртэл хувь байна. Мөн малд айдас дарамт үзүүлэх арчилгаа малалгааны технологиос татгалзсан байна. Малын бэлчээр, тижээлийн хангамж, хүрэлцээ, тижээллэг. Малын амьдралын болон ашиг шимийн хэрэгцээ шаардлагыг хангах үз бэлчээр тижээлийн нөөцийг төлөвлөж хэрэгжүүлнэ. Мал сүргийг жилд 300-аас дээш хоногийн хугацаанд байгалийн бэлчээрт бэлчээрлүүлэх ба өвөлжилт хаваржилтанд зориулж малд өгөх өвс, нэмэгдэл тижээл бэлтгэж нөөцлөх ба 90-с дээшгүй хоногт хүрэлцгүүц байх шаардлагатай. Мөн тухайн бүс нутгийн онцлогт уялдуулж малд давс, хужир зэрэг эрдэс тижээлөгч бүртгэл хөтөлсөн байна. Малын нэмэгдэл тижээлийн чанар эрүүл ахуйн шаардлага хангасан талаарх үйлдвэрлэгч болон нийлүүлэгчийн баталгаатай байна. Цаашлаад хадлан тижээлийн ургамал тариалалтанд зөвхөн органик бордоог зааврын дагуу хэрэглэнэ. Малыг физиологийн норм, журийн дагуу тижээх ба үлдөөхгүй, цангаахгүй байна. Малын усан хангамж. Малчдын бүлэг хэсэг нь чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан усан хангамжийн их усүрийг бүрдүүлсэн байх ба усны чанар, эрүүл ахуйн үнэлгээ зохих байгууллагаар хийлгсэн байна. Мөн ус цэцэг, худаг, хөв цөөрөн бий болгох, сэргээн засварлахад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Мал хариулах, туух, тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагаа гэж юу вэ? Малаа хариулах, туурлахдаа айдас дарамт учруулахгүй, мотоцикл, машин ашиглахгүй, ердийн хөсөг ашиглан тааваар нь эдээшлүүлнэ. Малыг тээвэрлэхдээ зориулалтын тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэл ашиглана. Малыг хаших, хариулах, тээвэрлэхдээ хүчтэй, хатуу зүйлээр цохиж, ороолгох, чанга орлох зэргээр айлгаж, зочоож, тамлан зовоохгүй. Малыг хаших, уях, хөдлөх, ногтлох, хазаарлахдаа уламжлалт аргаар сур, дээс, хялгас ашиглах,
гэмтэл учруулахгүй, айдас төрүүлэхгүй тавлаг байдлыг хангана. Байгальд ээлтэй байх. Дөрвөн улиралд нүүдэлдэж байршсан газрын орчмын хогийг цэвэрлэж, байгаль орчин бохирдуулахгүй, хог хаягдал үлдээхгүй байх хэрэгтэй. Өвөлжөөний хөрцөнг жил бүр авах ба түлшинд ашиглах, үрийн баасыг цуглуулж хатаах ба буцааж түлшинд ашиглах. Бог малын хорголыг хатааж бууц болгон ашиглана. Мөн ахуйн хогийг төвлөрсөн цэгт байршуулж устгах ба малын гаралтай хаягдлыг дахин боловсруулж ашиглана. Малын нөхөн үйлдвэрлэл, үржүүлэг, селекцэд тавих шаардлага. Мал сүрэгт цөм сүргийн, үржлийн сүргийн, хэрэгцээний сүргийн, мал төлөлтийн бүртгэлүүдийг тус хөдлөнө. Үржлийн малд хянан баталгаажуулалт хийлгэх ба нийт хээлтүүлэгчийн 90 ба түүнээс дээш хувьд, нийт хээлтэгчийн 80 ба түүнээс дээш хувьд үржлийн гэрчилгээ авсан байх шаардлагатай. Мөн сумын хөдөө аж ахуйн засгийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд мал сүргийг бүртгүүлэх ба малын борлуулалт, шилжилт хөдөлгөөний талаар мэргэжлийн байгууллагад мэдээлэлнэ. Түүнчлэн мал маллах, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааны талаар бүртгэл хөтлөнө. Малын ашиг шим бүтээнч. Нэг малаас авч буй ноос ноолурын ашиг шимийн дундаж гарц дараах шаардлагыг хангасан байна. Үүнд ноос 1200 граммаас дээш, ноолуур 270 граммаас дээш. Малын гаралтай түүхийд бүтээгдэхүүнд дараах чанарын үнэлгээ хийлгэнэ. Үүнд ноосны урт, ноолуурын микрон, сүүний тослог, арьс ширний ашигтай талбай. Малын намрын амьдын жин дараах шаардлагыг хангасан байна. Үүнд 4 настай адуу 380 кг ба түүнээс дээш, 4 настай үхэр 330 кг ба түүнээс дээш, 4 настай сарлаг 280 кг ба түүнээс дээш, 4 настай тэмээ 440 кг ба түүнээс дээш, 3 настай хон 50 кг ба түүнээс дээш, 3 настай ямаа 45 кг ба түүнээс дээш тус байна. Малын махны гулууцны жин дараах шаардлагыг хангасан байна. Үүнд 2 настай бод малын гулууцны жин 120 кг-аас дээш, 2 настай бог малын гулууцны жин 18 кг-аас дээш. Малчин малаас авч байгаа ашиг шимд эерэг өөрчлөлт байгаа эсхийг хянана. Малын үржүүлэг селекц. Мал амьтанда жил бүр тогтоосон хугацаанд ангилалт хийлгэж, шилэн сонголт, заацлалтыг тогтмол хийн. Малчин малын үржлийн ажлын бүртгэл хөтлөнө. Аж ахуйн онцлог тохирсон малын үржүүлгийн ажлыг зохион байгуулж, хээлтэгч, хээлтүүлэгчийн оновчтой сонголтыг хийж, дур зоргын, гардан, зохиомол аргуудаас аль оновчтойг нь ашиглана. Хээлтүүлэгчийн хүрэлцээ дараах тогтоосон нормд байна. 12-оос 15 гүнд 1 азраг, 35-аас 45 үнэнд 1 бух, 20-оос 25 ингэнд 1 буур, 30-аас 40 эм хонинд 1 хуц, 30-аас 40 эм ямаанд 1 ухан байх ба мал үржүүлэг технологийн нэгжтэй гэрээ байгуулж ажилладаг байна. Малын нөхөн үйлдвэрлэлийн стандарт. Мал сүргийн бүтэц дараах шаардлагыг хангасан байна. Үүнд бод малын эзлэх хувь 15 ба түүнээс дээш, бог малын эзлэх хувь 85 ба түүнээс доош. Хээлтэгчийн эзлэх хувь бод малд 40 ба түүнээс дээш хувь, бог малд 50 ба түүнээс дээш хувь. Харин суваарсан их малын оны эхний хээлтэгчд эзлэх хувь нь гүү 20%, үнэ 15%, инг 3%, эм хон 10%, эм ямаа 14% байна. Эдийн засгийн эргэлтэнд оруулсан эрс суваа малын оны эхний мал эзлэх хувь нь бодийн сүрэгт 15 ба түүнээс дээш, богийн сүрэгт 35 ба түүнээс дээш хувь байна. Тухайн жилийн төл бойжилтын хувь бүс нутгийн болон цаг уурын онцлогоос хамаарч хэлбэлзэж болох ба дараах нийтлэг шаардлагыг хангана. Үүнд адуун сүрэгт 95, үхэр сүрэгт 96, тэмээн сүрэгт 97, хонин сүрэгт 95, ямаан сүрэгт 93 ба түүнээс дээш хувь тус байна. Малын эрүүл мэндэд тавигдах стандарт.
Мал нь гоц халдварт болон зооноц өвчнгүй, тайван, эрсдэлт бүхий халдварт өвчнөөс хамгаалагдсан, дархлаа тогтсон мал сүрэгтэй байх хэрэгтэй. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн байгууллагатай жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж, мал сүргээ малын эмчийн байнгын хяналтанд байлгана. Бүс нутгийн хэмжээнд эсвэл тухайн аж ахуйн хэмжээнд нэр бүхий гоц халдварт болон зооноц өвчнгүй статусыг мал эмнэлгийн байгууллагаас баталгаажуулан гэрчилгээ олгосон бол холбогдох зааврын дагуу жил бүр шинжилгээ хийлгэж тухайн статусыг тогтвортой хадгалж байгаагаа нотлоно. Хашаа байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт үхсэн мал амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгахын зэрэгцээгээр гэрээт малын эмчээр халдвар гүйтэл хийлгэх ба мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөт болон яаралтай дархлаажуулалтын товлолт хугацаанд мал сүргээ ойр байлгаж тухайн өвчнөд мэдрэмтгий малыг бүрэн хамруулна. Малчин мал сүрэгтээ өдөр тутмын хяналт тавих бөгөөд малд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 12 цагийн дотор сумын мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Мөн малын шилжилт хөдөлгөөнийг хянах био аюулгүй байдлын анхан шатны арга хэмжээ хэрэгжүүлэх замаар тухайн сүрэгт гаднаас халдвар дамжих эрсдлийг бууруулсан байх. Мал маллах, түүнийг ашиглах, эдлэх, тээвэрлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэврийн нийтлэг зааврыг дагаж мөрдөнө. Гаднаас мал худалдан авахдаа түүний эрүүл мэндийн байдлыг онцгой анхаарах бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээтэй тохиолдолд худалдан авна. Гэрээт мал эмнэлгийн байгууллагад дуудлага өгч тээвэрлэн ирж байгаа тээврийн хэрэгсэлд халдвар гүйтэл хийлгэх ба гаднаас худалдан авч байгаа болон сумын нутаг дэвсгэрээс гадна зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцуулаад буцаан авчирч байгаа малыг гэрээт мал эмнэлгийн байгууллагаас зөвлөсний дагуу 20 цэрийн хяналтанд байлгасны дараа сүрэгт нийлүүлнэ. Сайхалт айл болон хөрш фермийн халдвар төвчний эрсдлийн талаар үнэлгээ хийлгэж халдвараас хамгаалах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ. Зэрлэг амьтдаас байгалийн голомтод халдвар төвчин халдварлах эрсдэлтэй бэлчээрт малаа хариулахгүй бэлчээхээс зайлсхийе. Халдвар төвчин тараах эрсдэл бүхий зэрлэг амьтад хашаа хороонд нэвтрэхээс хамгаалж шавж мэрэгчдтэй тэмцэх арга хэмжээг эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Цэвэр тоног хэрэгсэл багаж төхөөрөмж ашиглахыг чухалчлан үзэх ба бусдын хэрэглэж байсан тоног хэрэгсэл багаж төхөөрөмжөнд халдвар гүйтэл хийлгэсний дараа ашиглана. Малын өвчнийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх замаар тархалтыг богино хугацаанд хязгаарлах, малын эрүүл мэндийн дүүхийг мөшгөх нөхцөлийг бүрдүүлнэ. Бүх малыг ялган тэмдэглээгүй тохиолдолд халдвар төвчний тандалт шинжилгээнд сонгогдсон болон антибиотикийн эмчилгээ хийсэн малыг нэг бүрчлэн ялган тэмдэглэнэ. Улирал тутамд нэгээс доош удаа малын эмч дуудаж мал сүрэгтээ эмнэл зүйн үзлэг хийлгэнэ. Халдвар төвчний с сэжиг илэрсэн малд лабораторийн шинжилгээ хийх, өвчтэй малд эмчилгээ хийх хугацаанд тэдгээрийг сүргээс ялган тусгаарлах боломжийг бүрдүүлнэ. Эрсдэл бүхий шимэгчдэх өвчнөөс эрүүлжүүлэх нэгдсэн арга хэмжээний товлолт хугацаанд мал сүргээ ойр байлгаж тухайн өвчнөд мэдрэмтгий малыг бүрэн хамруулна. Өвжилсөн, бэртэж гэмтсэн малд зайлшгүй шаардлагаар анхны тусламж үзүүлсэн иргэн тухайн үед хэрэгэлсэн эм бэлтэмлийн нэр, хүчинтэй хугацаа, тун хэмжээний талаарх мэдээллийг малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэнэ. Өвчлсөн малын эмчилгээний талаарх тэмдэглэлийн хуулбарыг малын эмчээс авч малын эрүүл мэндийн дэвтэрт хавсаргана. Малын эм болон төрөл бүрийн химийн бэлтэмлийн хэрэглээний зохистой дадлыг нэвтрүүлэх замаар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн эмийн үлдэгдэл агуулаагүй баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг байх. Зөвшөөрөгдсөн химийн бэлтэмлийг зөвхөн гэрээт мал эмнэлгийн байгууллагаар дамжуулан авч ашиглана. Химийн бэлтэмлийг хэрэглэхдээ түүнийг хэрэглэх заавар, тун хэмжээ, зохистой хугацааг хатуу мөрдөнө. Мөн жоргүй олгох хэмийг хэрэглэхдээ гэрээт малын эмчээс заавар зөвлөмж авах ба эмчилгээ үйлчлэгээнд жороор олгох эм хэрэглэхдээ зөвхөн малын эмч болон эрх бүхий этгээдээр хийлгэнэ. Дархлаажуулалт, угаалга,
туулга, боловсруулалт зэрэг нэгдсэн арга хэмжээ болон эмийн эмчилгээний дараа хүлээх хугацааг үйлчлэгээ үзүүлсэн малын эмч тогтоох бөгөөд уг хугацаа дуусаагүй үед малын мах, сүүг зах зээлд нийлүүлэхээс татгалзах хэрэгтэй. Малчин гэрээд малын эмчийн зөвлөмж зааварчилгаагүйгээр эм, химийн бэлтгэл худалдан авах, зориулалтын бус нөхцөл хадгалах, малын эмчилгээнд дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх стандартыг баримтлана. Малын гаралтай түүхийн бэлтгэлд дараах шаардлагыг тавьдаг. Үүнд бүртгэл, хөдлөлт, төлөвлөлт, бэлтгэсэн болон борлуулсан түүхийд бүтээгдэхүүний бүртгэл хөдлөх, түүхийдийн гарал үүслийн түүхийг мөшгөх нөхцөлийг бүрдүүлсэн байх. Түүхийд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаарх төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллах. Түүхийд бэлтгэх үед малд гэмтэл бэртэл үүссэн тохиолдолд бүртгэл хөдлөн, даруй эмчлэх, өвдөлт намдаах арга хэмжээ авах. Түүхийдэд чанарын хамгаалалт хийх зориулалтын байр байгууламжтай байх зэрэг орно. Ноос ноолуур бэлтгэлийн стандарт. Ноос ноолуурыг дараах стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэнэ. МНС 6375 2013 Ямааны ноолуур. МНС Тэгтэг 36 2015 Тимээний ноос. МНС Тэгтэг 33 2007 Хоньны ноос. МНС 6377 2013 Сарлагийн хөөвөр. МНС Тэгтэг 70 2007 хөөвөр ноос ноолуур. Түүхийд бэлтгэл техникийн шаардлагууд тус тус байна. Мөн малын ноос ноолуурыг технологийн хугацаанд бэлтгэнэ. Ингэхдээ малыг барих, уйж бэхлэх, nooслохдоо малыг айлган зочоох, айдаст автуулах, ширүүн хандахыг цээрлэнэ. Мал бүрийн зан ааш, галбир, бүтцийн онцлог тохируулан мал барих, бэхлэх хэрэгслийг зөв сонгоно. Уг уяа бэхлэгээ хийхдээ боохгүй, мултрахааргүй бөхлөж, хөвөрхий тоон туш гаргыг хэрэглэнэ. Мал nooслох багж хэрэгсэл, сам, хайж, хүлэх, бэхлэх дээс зэрэг нь малд бэртэл гэмтэл үүсгэхгүй, стандартын шаардлага хангасан байх ба nooслохдоо осгох, бээрэх, наранд цохиулахаас сэргийлэн сүйдрвч ашиглах, нэмэх арга хэмжээг авсан байх хэрэгтэй. Арьс шир бэлтгэлийн стандарт. Арьс ширийг МНС Тэгтэг 60 2013 түүхийд бэлтгэл боловсруулаагүй арьс шир техникийн шаардлага стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэнэ. Үүнд малын арьс ширийг өвчтөө шармах, өөх дагуулахгүй, урах, эсгэж огтлохгүй, нүх гаргахгүй, эвэр туурай, шир, чих, уруул, засаа, дил, сүүл зэргийг арьсанд үлдээхгүй салгасан байна. Арьс ширийг өвчсөний дараа 2 цагийн дотор шармах, цус, өвс, хог зэргийг цэвэрлсэн байна. МНС 5094 2001 чанарын хамгаалалт хийх, баглах, тээвэрлэх, хадгалах стандартын дагуу анхан шатны тордолт хийсэн байна. Арьс ширэн түүхийдэд хийх чанарын хамгаалтыг зориулалтын байгууламжинд мэргэжсэн ажилтан гүйцэтгэнэ. Арьс ширэн түүхийдийн чанарыг муутгах үйлдэлээс зайлсхийж, ялангуяа нэхийг өлөн гэдэстэй хамт боож ялцрал үүсгэхгүй байна. Сүү бэлтгэлийг дараах стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэнэ. МНС 4228 2011 малын түүхийн сүү. МНС 4229 2011 эсэг цагаан эдэ. МНС 4230 2005 уурагт цагаан эдэ. МНС 4528 2011 тослог цагаан эдэ. Техникийн шаардлагууд тус тус орно. Сайлд ашиглаж буй тоног хэрэгсэл, арга технологи нь малд гэмтэл бэртэл учруулах, айдас дарамт үүсгэхээргүй, халдвар дамжуулахгүй, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх ба өсвөр малын хамарт шор, дөр, амгайвч зэргийг хэрэглэхгүй байна. Мал мах бэлтгэлийг дараах дагуу бэлтгэдэг хэсэг. МНС 1111 2007 Үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл мах, хонь, ямаа, хурганы гулууз мах, техникийн ерөнхий шаардлага. МНС 2457 2009 мах махан бүтээгдэхүүн, хонь ямааны хэсэглэж ангилсан мах, ерөнхий шаардлага стандартуудыг дагаж мөрдөнө. Малыг тээвэрлэхдээ хэд олноор
зориулалтын бус тээврийн эргэслэр тээвэрлэхийг хориглоно. Түүнчлэн төхөөрөх зориулалтаар тээвэрлэж буй малыг амраан ус тэжээлээр хангана. Хамгийн чухал нь малыг айдас дарамтанд оруулахгүйгээр төхөөрнө.